суралцсан. За өнөөдрийн үгээр болохоор шинэ бүтээл буюу авралын тухай. Тэгэхээр шинэ бүтээл буюу авралын тухай бүгд хамтдаа үзнэ. Ер нь шинэ бүтээл болох эзнээс аврал авах тухай үзэхээр зарим нь бодож иж магадгүй. Уг нь бол би аврагдсан байгаа. Шинэ бүтээл болчихсон байгаа. Пастор намайг дахиад шинэ бүтээл болох гэдэг байна уу? Аврал авсан байгаа хүмүүс байна уу? Амен. За гараа сунгаа. Би бол аврагдсан. Бурхан дотор би шинэ болсон гэж байгаа юм байна уу? Амен, амен. За заримс аврал авсан уу гараас уу шинэ болсон уу гэсэн чи ингэж байна. Шинжлэгдэж яваа процесс дундаа явна. Тэгэхээр хэн нэгэн хүн шинэ бол шинэ хүн аврал авна гэдэг бол энэ дэлхийд амьдарч байгаа хүн болгонд тохиолдож болох хамгийн сайхан үйл явдал. Хамгийн сайхан үйл явдал. Цалин нэмэгдэх бол сайхан үйл явдал. Эсвэл явж байгаа сингл байж байгаад хэн нэгэн мөрөөдөж явсан, сүйдэлж явсан, ханхуутай юм бүсгүйтэйг явж байгаа аз жаргалтай удаа амьдралаа эхлэх нь тэгээд дагуул болох юм сайхан. Тийм биз? За тэгээд өв хөрөнгө, эд хөрөнгөтэй болох сайхан явдал мөн үү? Мөн үстэй. Амьдрал маань олон сайхан явдлууд тохиолддог. Бурхны байлаар олон сайхан үйл явдлууд тохиолддог гэсэн. Гэхдээ энэ дэлхийд амьдарч байгаа хүн болгон тохиолдож болох үс хамгийн сайхан үйл явдал бол Тэнгэр газар дээр бүхний бүтээсэн, айн амьдралын их үндэс болсон Бурхан эзэнтэй учирч түүгээр дамжин бидэнд ирж байгаа аврал, баяр хөөр, нэгүсэд итгэл, найдварыг хүлээн авч цоошин амьдралаар амьдарч эхлэх нь бидэнд тохиолдож болох хамгийн сайхан үйл явдал гэсэн. Хажууд байгаа өндрөг хараад хэлээрэй. Сайхан үйл явдал гэж. Тэгэхээр энэ сайхан үйл явдлын тухай бүгдээрээ үзэж байна. Хамтдаа бүгдээрээ нэг ишлэгийг харъя. Иохан номын 10 дугаар бүлгийн 10 дугаар ишлэл. Хамтдаа уншъя. 3-ий. Алгаач зөвхөн ард сүнтэхээр ирдэг. Би тэднийг амьтаа, бэлгсэн амьтаа байлгахын тулд ирсэн гэсэн. Иохан номын 10 дээрээс харвал бидний амьдрал руу хоёр янзын зочин ирдэг байлж. Эхний зочныг харах юм бол хулгайч гэж хэлсэн. Адгийн уярын сүнс бол үнэхээр бодтой. Алж устгаж сүтгэхээр ирдэг. Та эргэн тойрноо нэг сайн хараад үзээрэй. Бидний эргэн тойронд сүрсэн байгаа амьдрал нь аюул болон асуудалтай болчихсон. Яах учраа болохгүй маш олон асуудалтай мөртлөө хариулт байхгүй. Яах учраа болохгүй тийм ухарцсан зөрчилдөлтэй хүмүүс бишгүй дээ. Авил бол хэл хахуул, завхаар, бузар муу зүйлүүд, хүчирхийлэл, түргэн уур, уцаар, ядуур янз бүрийн зүйлүүдийг бүгднийг нийлүүлээд нэг утанд хийгээд ямар нэгэн таарсан ганцхан нэрээр нэрлэж байгааг сүрэл гэж нэрлэж байна. Сүрэл. Энэ бол зүгээр хүний амьдралд тохиолддог чанарсны зүйл биш. Харин бидний амьдралд оролцож байгаа сүнслэг тэр нөлөөллийн үр дүн бас. Тэгэхээр бидний амьдралыг алж устгахаар сүрүүлэхээр ирдэг нэг төрлийн айхтар нөхөр байна гэсэн. Библиэлд үүнийг хэлж байна гэсэн. Тэр нөхрийг яг Иохан номын 10 дээр юу гэж дүрсэлсэн байхээр хулгайч гэж хэлсэн. Хулгайч. Хэн нэгэн ямар нэгэн зүйлийг чинь санаандгүй шиг байх үү юм санаатай. Гэхдээ санаандгүй юм шиг танд хэлэхгүйгээр авчвал дараагуудаа тэр хүнийг ороодохоор болгоомжлох уу? Ямар нэгэн байдлаар таагүй мэдрэмж төрдөг юм. Ашгүй тэр нөгөөч өрөөдөрлөг амны мэйл тавиад. Ямар нэгэн байдлаар таагүй мэдрэмж төрдөг. Тэгвэл Библиэлд яг Моирын сүнсийг юу гэж бас дүрсэлсэн бэхээр түүний нэг нэр бол хулгайч гэж хэлсэн. Тэр бидний амьдралд оролцохдоо арж устгаж сүрүүлэх ажлыг хийдэг. За харин 2 дугаар өгүүлбэрийг харвал Есүс эзэн өөрийгөө ийхүү хэлж байна. Би тэднийг амьтаа, бэлгсэн амьтаа байлгахын тулд ирсэн гэсэн. Харин сүрлийн эсрэг тал бол амийн тухай ярьж байгаа. Ам гэдэг үгийн цаана хөгжил цэцэглэл, үржилж олшрох хөгжин цэцэглэх, ажлын бүтээмж, ялалт, үнцэн, баялаг гэсэн үгнүүд явж байгаа. Тэгэхээр эзэн Есүс бидний амьдралд оролцохдоо тэр биднийг амьтаа, бэлгсэн амьтаа байлгахын тулд оролцдог бол харин адгийн уярын сүнс бидний амьдралыг арж устгах, сүрүүлэхээр оролцдог гэж Библи хэлж байна. Бас нэгэн ишлэгийг бүгд хамтдаа харъя. 2 дугаар Коринт 5:17 хамтдаа уншия. 3-ий. Тиймээс хэрвээ хэн нэгэн хүн Христ дотор байвал тэр хүн шинэ бүтээл юм. Хуучин юмсан өнгөрчээ харагдсан шинэ болсон байна. Хэрвээ хэн нэгэн хүн Христийн дотор орж ирвэл хэн нэгэн хүн Христтэй уулзвал хэн нэгэн хүн бүх хүн төрлөختний аврагч болсон Есүсийн дотор орж ирвэл Есүс тэр хүний амьдралд оролцвол тэр хүн шинэ бүтээл болно гэж хэлсэн.
За бүгдээ нэг үгийг дагаад хэлээрэй. Шинэ бүтээл. Дахиад нэг удаа хэлээ. Шинэ бүтээл. Амен. Энд сайжруулсан бүтээл гэж хэлээ. Бурхан зүгээр биднийг сайжруулдаггүй. Эсвэл зүгээр нэг сэлбэгийн сольж байгаа юм шиг ямар нэгэн ажиллахгүй байгаа хэсгийг авч хаяад оронд нөр хэсгийг хийгээд тэгээд дараагийн ажиллахгүй хэсгийг солихгүй тэгээд солих юм байна гэж хүлээж байгаа юм шиг байна. Эсвэл бидний хуучин амьдрал дээр хуучин хэртэй хувцсан дээр шинэ хувцсыг давхарлуулж өмсөж байгаа тийм үйлдэл явуулах биш гэсэн. Энэ бол хуучин зүйлийг нь бүр мөсөн дуусгар болгоод цоошин болгож байгаа процесс гэсэн. Энэ зүгээр нэг сайжруулж байгаа процесс биш. Энэ зүгээр нэг хугарсан эсвэл шархалсан тэр хэсгийг боож өгж байгаа зүйл биш гэсэн. Энэ бол амьдралын хувь тавилангийн зүрх сэтгэл нь бодол санаагийн бүх зүйлийг оронгоор нь өөрчилж байгаа гайхамшигтай шинжлэл гэсэн. Хэрвээ хэн нэгэн Христтэй уулзвал тэр хүн цоошин бүтээл болдог байна. Цоошин гэж хэлдэг. Сүүлийн үед цоошин юм авсан хүн байна уу? Цоошин юм авсан хүн байна. Юу авсан бэ цоошин? Хоолоо. Базар утгаар цоошин? Фотолк авсан. Тэгсэн шүү дээ. Тэгээ нөгөө цоошин фотолкийг нэг юм биш нэлээд идэг авсан те өнөрөө маань. Ер нь ингээд харахаар яг тэр стилийн утсуудыг хөнгөнгөр нь өмсөж байгаа. Өчтөр бас нэг ногооныг өмссөн байсан те. Тэгээд харсан бол ямар гоё гэсэн чинь базар их. Тэгээд нөгөөд нэг асуудал ярьсан. Яаж нөгөө соромжийн авсан байх юм? Жохон нүх гарсан гэх юм үзүүлээ. Тэгэхээр ер нь цоошин юм авахар их гоё шүү те. Миний хувьд болохоор цоошин юм одоо тухай ахгүй бол ер нь За. Яг цоошин юм очиод авах их өөр те мэдрэмж их өөр. За хамгийн сүүлд миний авсан цоошин юм бол энэ. Яг энийг би цоошин дээр авсан. Кофтуол гэдэг үндэсний зөвлөлт хуралдаан дээр очсон чинь Библийг арай хямд унаар тэр үе зарж ирсэн. Тэгээ хараад өстө үнэхээр гоё санагдсан. Авмаар санагдсан. За тэгээд энийг цоошинээр наваа. Айгуу нандагны хайрлан уншиж байгаа. Тэгэхээр ямарваа нэгэн цоошин юм бидний амьдралд маш их догтлол авсардаг харин нэг чухал зүйлийг танд хэлье. Их эзэн таны амьдралд орж ирэх үед. Эзэн таны амьдралд орж ирэх үед. Тэр зүгээр л биднийг засаж янзалдаггүй. Зүгээр л биднийг сайжруулдаг. Тэр зүгээр бидний амьдралын ямар нэгэн асуудалтай хэсгийг сайн зүйлээр орлуулан нөхөж сольдог. Харин тэр бидний амьдралыг цоошин болгодог. Гэхдээ энэ сургаал танд болон таны эргэн тойронд байгаа хүмүүс рүү чиглэсэн сургаал. За харин одоо нэг чухал зүйл танаас асууя. Амьдралд нь адгийн мууяр Иесус оролцоод бүр улаан цайн гэдэг чинь улаан цайн илэрхий сүрүүлж байгаа хэн нэгнийг та таних уу? Амьдралыг мууяр Иесус оролцоод улаан цайн нүдэн дээр чинь сүрүүлээд байгаа харахаар сэтгэл өвдөд байгаа хэн нэгнийг таних уу? Таны нүц. Тэгвэл тань нэг чухал зүйлийг чухал гарцыг өнөөдөр бурхан хэлж ятгах байна гэсэн. Тэр хүн зүгээр амьдрал нь засарч янзлж асуудлууд нь шийдэгдэх биш бүр их эзний дотор цоошин болох боломж байна гэдгийг эзэн өнөөдөр ятгах юм гэж. Хэрвээ хэн нэгэн хүн Христ дотор байвал тэр хүн цоошин болно гэж хэлж байна. Миний амьдрал ч гэсэн яг үнийг хэлэхэд одоо ч гэсэн ингээд заримдаа бодохоор сэтгэл өвддөг хэн нэгэн бас байна. Нөгөө хүнийг цоошин болгох гэж олон удаа оролдох хийсэн. Гэхдээ нэг л өдөр эзэн түүний амьдралыг цоошин болгоно гэж би итгэж. Зарим оролдогууд маань үнэхээр бүтлгүй болсон. Би анх цуглаанд ирсний дараа аав ээж гэр бүлийнхаа төлөө их залбирдаг байлаа. Тэгээд аав маань аврал руу ирэх хэрэгтэй байна гэдгийг их боддог байлаа. Гэхдээ юу гэж боддог байсан гэхээр аав хамгийн сүүл мушгиж ирэх байна гэж боддог байлаа. Яагаад гэхээр аав хамгийн хатуу хүн байсан. За хоёрдугаар хатуу хүн хэн байсан гэж бодож байна? Том ихч. Ер нь ингээ томоос бол хатуу байцдаг шүү дээ. Баг болохоор гайгүй тэгээ дүүм уурчих юм гайгүй даа юм. Хоёрд хатуу эзэн рүү ирэхэд жоохон хэцүү санагдаж байсан нь миний ээж байсан. Нэгдүгээр хатуу наад байлаа. Хоёрдугаар хатуу нь ээж байсан. Тэгээ би яаж ээжийг аавыгаа эзэн дээр авцрах вэ гэж бодсон. Харин 1999 онд ээж маань цус харвсан учраас тал гисгэн саажилттай болсон байсан. Ээжийг хараад айгүй хөрөвдөж байлаа. Яг учраа олдгүй байсан. Нэг өдөр цуглаан дээр номлол сонсч байсан чинь эзэн Есүс юу гэж
ярьсан талаар пастор номлосон байхээр эзэн Есүс альчуур авч хүслээд дагалдагч нарынхаа хөлийг угаалаа гэдэг хэсгийг заасан. Тэгээ юу гэж заасан гэхээр өөрийгөө маш их даруу болгоод дагалдагч нарыгаа өргөж, тэднийг үйлчлэлд гаргаж, тэднийг ерөөсөн, тэднийг хайрлсан тухай заасан. Тэгээ энэ сургаал миний зүрх сэтгэлд маш хүчтэй хүрсэн учраас би юу гэж бодсон гэхээр за ерөөсө хараад хийж байгаа хөлийг угаая гэж бодлоо. Тэгээ дөнгөж шинхэн итгэвч байлаа. Юмыг шууд тусгаж аваад тэгээ гэртээ харингуудаа байны өрөөндөө ороод түнхэн аваад түнхэн бүлээн ус дүүргээ түнхэнтэй усаа тэрээ залбирлаа. Оо эзэн минь хөл угаах ажлыг амжилттай болгож өгөөч. За тэгээ гарч ирээ жижиг өрөөнд байгаа ээжийнхээ орны өмнө очиод түнхэнтэй усаа яг хөлнийх нь хажууд тавиад тэгээ хажууд нь ингээд өвдөглөө суулаа. Би бол одоо бүгдийг нь ойлгоцсон. Ээж бол юу ч ойлгохгүй бас тийм яагаад ингэж хараад. Тэгээд түнхэнтэй ус тавьчаад ингээд сууж байгаа л ээж хүн танд үнэхээр хайртай шүү. Тэгээ би таныг хайрлаж байгаагаа илэрхийлээд Бурхан танд бас их хайртай гэдгийг би бас дамжуулаад хөлийг чинь угаая гэдэг л. Тэгсэн чинь ээж юу яриад байгаа ч цаашаа явуул тийм. Тэгэн гут нь хоёр дахь гуйлт номер 2 дахиад явлаа. Ээж хөлөө зүгээр өгч. Тэгсэн чинь ээж юу яриад байгаа юм бэ гэхээр хөлөө ингээ нуучлаа. Тэгэн гут нь та хөлөө өгч гэдэг байж өөч. Та одоо ойлгохгүй байх. Гэхдээ би танд хайртай учраас хөлөө чинь угаагаад өгье гэсэн чинь юу яриад байгаа чамаар хөлөө болохгүй гэж хөлөө өгчлээ. Тэгээс үлдээ би хөлийг авах гал хөл авах одоо тулаан болж өглөө сүлдээ. Тэгээд ээж том өрөөндөөс аавыг дуудлаа. Хөөе нотон матрыг аваарай мадаа юм чи яагаад. Тэгвэл тусаж ирчээ хүний хөл угаана гэдээ арайд шүү гэ. Сүлдээ би ч нөгөө зорилгоо бүр мартцсан. Ээж хөлөө өгчлөө. Тэгээд баах юм болж ирлээ. Гэхдээ угааж чадаагүй. Яг үнийг ихэд ээж маань ойлгохгүй шүү дээ. Гэхдээ миний зүрх сэтгэлд юу байсан гэхээр ээжигээ Бурхантай уулзуулахыг асар хүсэж байсан. Чадах өөрийнх нь жижиг үйлдэлүүдийг хийж байгаа л энэ. Ээж маань эзэнтэй уулзвал цоо шиг юм болно. Зүрх сэтгэлд нь өвчнөөс болоод байгаа ганцаардал, гутрал, сэтгэлийн янз бүрийн өвчнүүдээсээ болон зүрх сэтгэлд байгаа олон тэр ачаанаас чөлөөлөв. Бас ээж маань Бурханы авралыг хүлээж авав. Гэт энэ олон зүйлийг бодож байсан. Тийм учраас ээжийнхээ эзэн дээр авцрах гэж, шинэ бүтээл болох гэж их оролдож байлаа. Бас би нэг дунд ахыгаа эзэн дээр авцрахад хоёулаа яг үлцэтэд байдаг хажуудлын нэг довцгор хоёулаа гарсан. Тэгээ хоёулаа суугаад нэг хэсэгхэн зур ярьлаа. Дунд ах маань бас л жоохон бүтлгүй амьдралаа. Тэгээ би эзний тухай ярьсан ч ах маань нэрээ зүгээр шүү. Манай сэлэнгэд нэг Есүс байт юм аа. Тэг чи сэлэнгэд ямар Есүс байт? Баа нэг Есүс байгаа. Уг нэг сайн залуу. Тэгвэл заримдаа уучаад тэрийг яриад идэв Есүс. Тэгээд манай сэлэнгийн түүнийг сохтуу Есүс гэдэг шүү дээ. Би бүр балаа явчлаа. Эцний тухай ярьж байгаа тэнд бас сохтуу Есүс сэлэнгийн түүнийг сонсоо. Тэгэд энэ зүйлүүд нь эзэн дээр ирэхэд айгүй төвхтэй маш олон саад болж байгаа хараад сэтгэл өвдсөн. Гэхдээ би яагаад энэ түүхүүдийг яриад байна гэхээр миний эргэн тойрон ч гэсэн Бурхан дээр авцрахыг үнэхээр хүсэж байгаа. Заримдаа бодохоор сэтгэл өвддөг хэн нэгэн байна. Тэр хүний зүгээр Бурхан дээр авцрах биш. Түүний амьдрал Бурхан дээр ирэх юм бол цоо шин болж амьдралд нь байгаа муу сүнсний асуудал, адгийн буюу сүнсний оролцоонууд хүртэл нууж унаа. Тэдний амьдрал цоо шин болно гэж бодохоор сэтгэл үеиг байгаа. Гэхдээ тэдний амьдралыг Бурхан дээр авцрах гэж нэлээд тулаан болж байна. За дахиад асууя. Таны эргэн тойронд хэн нэгэн байна уу? Эзэн дээр авцрахгүй бол болохгүй гэж бодож байгаа. Тулгамдсан хэн нэгэн байна уу? Миний эргэн тойронд хэн чалгаа гэж байгаа юм байна уу? Эргэн тойронд нэгэ тараа дандаа аврагдсан ингээл гэрэлтсэн хамтдаа л эзний алдрын төлөө амьдрмаар хүн байна. Асуудалтай нэг чалгаа гэж байгаа юм байна уу? За бүгдээрээ л эргэн тойронд асуудалтай хүмүүс байгаа юм байна шүү дээ. Тэгээ яагаад бид ажиллаа хийхгүй байна? За ингээс сургаалт туслаа. Би нэг аудит хийж байгаа шалгалт явуулах гэж байсан. Та нар юу сэргэн тойронд хүн байгаа дахь ингээ байгаад л байгаа юм байна шүү дээ. За өөрөө ч үстэй байгаа. Гэхдээ би эзэн дээр авцрахын төлөө үнэхээр залбирч байна, орлогуудыг хийж байна. Гэхдээ нэг зүйлийг ойлгосон. Энэ бол үнэхээр тулаан юм байна. Бүгдээрээ дагаад хэлэхгүй тулаан. Хэн нэгнийг Бурхан дээр авцрна гэдэг бол үнэхээр тулаан юм байна. Хэн нэгний амьдралыг Есүсийн дотор, Бурханы дотор авцрна гэдэг үнэхээр тулаан юм байна. Залуучуудын хэлдгээр алаа юм байна.
тулаан болж байна гэж байна шүү дээ. Энэ бол үнэхээр тулаан байна. Зүгээр л бид нар очиод намайг цуглаанд яваач. Эсвэл ийм агаар тайлбарлаад аваад ирдэг бол ямар гоё вэ? Тэр хүн бурхан дээр ирээд асуудлууд нь шийдэгдээд архиудаг байсан бол архиа болчихно. Өнгөн талд харагдаж байгаа асуудлууд нь шийдэгч. Зан чанар нь сайхан болчихно. Өөдөөс хараад өрөвлцөө зарилддаг байсан бол хоёулаа би нэг хараад миний хадаа залбирдаг болно шүү дээ. За нинэж байгаа улсууд иргэд хорд өрөвлцөөд байгаа хүмүүс байгаа л байна. Гэхдээ заримдаа энэ аашийн яана гэмээр хүмүүс байдаг шүү дээ. Харин эзэн дээр ирээ сайхан болно. Би ч гэсэн тэр аашийн яна гэдэг хүмүүсийн нэг нь байсан байх шүү дээ. Одоо тэгээд энэ дээр ингээд зам татцсан энерги яваад байгаа шүү дээ. Намайг нэг удаа уулзсан чинь цуглааны эдэдэн залуучууд хэлсэн чинь пастор зүгээр яасан гэсэн чинь тань зохгүй байна гэх. Я зохгүй хамж болц. Зохгүй мөр яах вэ? Эзэн дээр ирэх юм бол үнэхээр өөр болно. Шинэ болно. Шинэ болно. Харин иргэн тойронд байгаа тэдгээр хүмүүсийг эзэн дээр авцарна гэдэг бол үнэхээр тулаан юм. Бүр бодтой тулаан. Хамтдаа бүгдээрээ нэг зүйлийг харъя. Салхит хойцсон. Гоос нь салхитаад байна. Аккумулятор салцсан байна. Гоос салхитаад байна. Тэн дээр яагаад байна? Наадах ч юм дээр гэж. Үгүй. Oh yes. За бүгд хамтдаа нэг зүгээс суралцъя. Марк номын 4-р бүлгийн 39-р эшлэл. 35-аас 39-р хамтдаа уншия. За бүгдээ 35-аас ахвал уншия. Харагч байна уу? За хамтдаа уншия. 3 Тэр өдрөө орой болоход Есүс тэнд цөмөрөө нуурын нөгөө тал руу явцгаая гэхэд цугласан олныг орхон тэр түүнийг завин дээр байсан чигээр нь авч явхад өөр завинуудаж агалдваа. Тэнд хүчтэй хүй салхи үүсэж давлгаа завыг нөмрөн ирж зав хэдийнэ усан давтжээ. Есүс завны хитэгт дэрлээ дунтаж байлаа. Шавнарн түүнийг сэрэж түн багшаа бидний үхэн танд хамаагүй юу гэжээ. Хамаагүй гэж юу гэлээ. За цаашаа шуургая. Есүсээ салхийг буруушааж нуурт чимээгүй бай. Намд гэж айлдав. Салхи зогсож шуурга бүр намгүй болвоо гэж. За энэ дээр харах юм бол Есүс эзэн нэг газраас өөр нэг газар руу дагалдагч нартайгаа завин цугаад явжээ. Орой болсон байна. Тэгээд завин цугаад явж. Харин нэг газраас нөгөө газар руу нөгөө эрг рүү явж байсан тэр аяллаа явцад юу болсон гэхээр Есүс эзэн ядраад за хитэг онгоцны хитгэгийг дэрлээд унтаад авч. Хэсэг хугацааны дараа юу болсон гэхээр хүчтэй салхи гарсан. За тэгээд хүчтэй салхинаас болоод юу болсон гэхээр маш хүчтэй нуур давл гарсан. Хүчтэй салхи гарсан. Нуур давл гарсан. Үүнээс болоод дагалдагч нар яасан бэ? Айн сандарсан, Есүсийг сэрээсэн. Тэгээд Есүсээс асуусан. Эзэн, салхи болон давлгаанаас болоод бид сүрх гэж байна. Бидний сүрх гэж байгаа нь танд хамаагүй гэж юу гэж асуусан. Харин Есүс эзэн босч ирээд юу хэлсэн бэ? Би ч гэсэн сүрх гэдэг штэ танахтай адилхан. Харин Есүс босч ирээд юу хэлсэн бэ? Салхи болон нуурыг зэмлс, давлгаар зэмлс. Ингээд давлгаа намгүн болж бүх асуудал шийдэгдсэн. Гэхдээ энэ салхи давлгаа яг ямар учиртай хаанаас үүссэн салхи давлгаа вэ? Бүгд хамтдаа энэ талаар ярина. За энэ салхи давлгаа яаж үүссэн болов? Юу гэж бодож байна? За одоо манай янз янзын биолог юм дүүлээ. Өөр хаанаас ирсэн? Өөр орон нутгаас ирсэн. Өөр орон нутгаас ирсэн салхи тэр яваар явж байгаа. Тэгээд тохиолдоор дараад өнгөрчээ гэж. Өөр. Ятаа нэг юм хэлээш. Ятаа салхитай холбоотой юм үүссэн юм шиг байна да. Зүгээр л амьдралд болдог салхинуудын нэг байсан гэж байна. За салхи бол янз янзаар үүсдэг. За ятаа ямар байдлаар үүсдэг салхи? Чи яг хэлчихээ хастар юм. За мэдгүй гэж байна. Цагуурын юм биш. Цагуурын электроникийн инженер болохоос цагуурын юм шиг. За салхи янз янзын шалтгаанаар бас үүсдэг. Нуурын давлгаанаас болоод үүсэж байгаа эсвэл байгалийн янз янзын шалтгаанаас болоод үүсэж байна. Гэхдээ их сонин. Энэ салхи юунаас болоод үүссэн болоо гэдэг талаар миний хувьд яг уншиж байхдаа нэлээд олон талаас нь бодсон. Заримдаа бид
аль нэг газраас аль нэг газар руу явах үед үл мэдэгдэх олон саадууд замд тохиолддог. За ялангуяа бурхны ажлыг хийгээд явж явах үед янз янзын саадууд тохиолддог. Тиймэрхүү зүйлтэй тохиолдож байсан, таарлаж байсан. Ямар нэгэн байдлаар хэн нэгэн хүнд авралыг дамжуулахаар эсвэл ямар нэгэн орон нутагт сайн мэдээ тараахаар явах үед ямар нэгэн саадууд бүр зохиомлоор юм шиг тохиолддог. Энийг бид нар тохиолдол гэж хэлхийн аргагүй. Энэ ямар нэгэн зүйлээр нөлөөлөгдөн бий болж байгаа асуудал гэж харж болох. Тийм саадууд заримдаа бидний амьдралд тохиолддог. Тэгэхээр эдгээр саадуудыг бид нар хараад энэ зүгээр л байдаг зүйл хүний амьдралд жам ёсны болдог зүйлсийн нэг байна гэж бид нар томьёолох гээд байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ заримдаа өөр учир шалтгаанаар заримдаа ямар нэгэн саадууд бий болдог. Тэгэхээр Есүс эзэн нэг газар номлож байгаад орой болгонгууд Есүс эзэн хүмүүсийг уриалаад өөр нэг газар руу үйлчлэл хийхээр дагуулж явсан. Есүс эзний нөгөө үйлчлэл хийхээр явсан энэ аялал нь нэг чухал зорилгын төлөө байсан. Ингээд Есүс эзэн номлолоо дуусгаад хүмүүсийг юу гэж уриалсан бэ гэхээр өөр нэг газар руу номлох хэрэгтэй байна. За энэ газар нь болохоор Декаполис гэдэг дүүргийн Герас гэдэг нуурын хэрэг байсан. Ингээд Есүс эзэн дагалдагч нарыг дагуулад завинд суугаад өөр бусад завиуд бас агаад тэгээд Есүсийн дагуулсан тэр газар руу явж байгаа. Энэ зорилго нь болохоор үйлчлэл хийхин тулд байсан. Декаполис гэдэг дүүргийн Герас гэдэг нуурын хэрэг лөө. Үйлчлэл хийхээр явж байгаа гэсэн. Хэрвээ Есүс эзний ямар нэгэн газараас өөр нэг газар руу шилжин явсан түүхүүдийг бид уншвал дандаа онцгой зорилгын үд байсан. За Есүс эзэн яг энэ үйлчлэлийг хийгээр явсан энэ аялалд салхи болон нуурын давлгаа тэдний аяллыг зогсоох гэж оролдож байна. За ямар нэгэн сэжүүр гарч ирж байна уу? Тэдний аяллыг зогсоох гэж оролдсон. Онгоцыг сүрүүлэх гэж оролдсон. Замд нь асуудлуудыг тарьж тэр аяллыг бүтэлгүй болох гэж оролдсон гэсэн. Ямар нэгэн байдлаар та илгээлтийн аялал юм эсвэл хин нэгний гэр рүү явж явах үед салхи гарах юм бол та салхитай өдөр байна гэд явахгүй байж болно гэсэн үг байна шүү дээ. Энэ ямар учиртай салхи вэ гэж заримдаа хандаа гэсэн. За бодит салхи биш юм аа заримдаа салхитай адил бидний урагшлах хүч тэмхээд барах янз бүрийн асуудлууд замд тохиолддог. Яг үнийг хэлэхэд бүдүүн сайнны цуглаандаа ч гэсэн ирэх гэхээр заримдаа янз янзын салхилдаг. Хагас сайн өрөөс эхлээ салхилаад эхэлдэг. Зүгээр очоод гинт салхилдаг шүү. Хаанаас гараад ирсэн салхигүй гэхээр гинт уцдуураад авангууд нэг салхи цаанаас эсгэрж яддаг шүү. Оо сайн уу нандаа юу вэ? Юмгуудаа таа. Муу газар дээр ганц найз мөн гэдэг нандаа хошгоруулна шүү. Тэр нандаа ч хоо фистэ хүнцэнтэй юм байна энэ. Уцаар ярьж байгаа найзгаа тэгэл бодоол очоод маргааш өглөө найз нь 10 цагаас хитгэн тооны найзуудаа байна. Тэгээд найз нь төрсөн өдрөө тэмдэглэх гэж байгаа. Эсвэл найз нь шалгалтынхаа баярыг тэмдэглэх гэж байна ч гэдэг юм. Эсвэл шинэ ажилд орсон тэгээд тэрийгэ тэмдэглэх гэж байна. Андаа би чамаас гадна 2хан найзгаа урьсан. Ингээд дотн гэсэн 3хан найзаа урьж байгаа маа. Салхилж байгаа юм шүү дээ. Чи нэгд өдөр салхилахгүй гагсаа өөр салхилж байгаа. Тэгэн гут нь бид нар юу болдог вэ? За яг тэ тэгэл жилдээ 52 бүтэн сая өдөр байна. Яг нэг нь яаж 51-т тэгэл эзэнтэй уулзах чичэндээ болчихно. Гэтэл яг тань зориулсан үгийн өмнө дандаа салхи гардаг гэдгийг бодгооч. Бурхан танд бэлдсэн өрөөлтөй учрахын өмнө дандаа саадууд бий болдог. Харин өрөөл байхгүй тэр саад тавьж яах юм бэ? Зүгээр л тааж уцаад явж байхад яг онцгой гэсэн тэр өрөөлийг авахын өмнө дандаа саадууд бий. Ялангуяа цуглаан дээр онцгоос сургалтууд болох гэдэг гэсэнгүүд тэр яг бүр онцгой, яг сүнсний амьдралд нь онцгой юм болохгүй онцгой сургалт болонгууд хагасны өрөөнд ч юм уу яг урд өрөөнд гин салхисаад хэлж байгаа. Тэгэл үсгийсэл хамаг сэтгэл санаа хийсэл. Тэгэл маргааш нөгөө онцгой тэр өрөөл рүү биш харин онгортч болох тэр газар руу гал яваад байдаг. Тэгэл бүтэн сайны өглөө энд эзний ивэд асгарч байсан чинь андаа тэнд ингээд гэдэг сууж байвал эрэл алдах нь биш. Хэрвээ ямар нэгэн саад цуглаанд явах чинь саад болоод ихлүүл нэг юм бодож болно гэсэн үг. Яагаад саад гарч ирээд байна вэ? Ойлгож байна уу те? Харин бид нар гараад ирвэл нөгөө саадыг нь бид нар бараг халелуя гэдэг авдаг. Оо за тэгээ явъя маач нэ би харин маргааш ингээд гоё ямар нэгэн байдлаар сэтгэлээс би юу яриад байсан үгүй хүмүүс. Бурхантай уулзах сэтгэл зэрэхгүй бол өөр газар очиж сэтгэл сэмэрнүүгээс ирэхгүй шүү дээ. Төрсөн өдөрт очиод бүрэн дэрдэг те нэг сэтгэл сэргээд ирж байгаа юм билээ ховор хаарсан шүү дээ.
Сайн сэмэрсэн зарим аяг атаахын дотор ямар гой хэлэх өгч байна яа. Миний тэр тийм гоё юм өгөөш яа. Сэмэрсэн ирж байгаа. Эргэлт миний бол аяг ийм өгөхгүй дээ яа. Ядрагатай ямар ойрхон болов энэ төсөөдөр минийхтэй. Хүмүүсийн мөнгө болсон. Хам мөнгө хөрөв билэг авсан. Минийхтэй хоосоо нэрээ баяр хөргөгээ дуулаад байсан та юм бол. Есүс эцэг яг энэ илгээлтэй аялал явж явах үед салхи гарсан, давлгаа болсон. Гэхдээ энэ нь зүгээр салхи байгаагүй бүр хүчтэй салхи гэж байна. Бүгд хамт хэлээ буруу хүчтэй салхи. За дахиад намайг дагаж хэлнэ шүү заа гараас. Хүчтэй салхи. Хүчтэй эсэргүүцэл. Хүчтэй саад. Хүчтэй уруу татлаг. Энэ бол яг сайн мэдээнд саад болох гэж оролцсон хүчтэй салхи. Энэ хүчтэй салхинаас болоод нуур давлгаалсан энэ давлгааны зорилго нь юу байсан гэж завин дээр байгаа бүх хүмүүсийг нуурандж явуулах, сүрүүлэх зорилготой байсан. Шалтгаан юу вэ гэхээр тэд онцгой үйлчлэлээр явж байсан байна. За одоо нэг чухал зүйлийг би танд ядах гэдэг. Сайн мэдээгийн нэгэнд хүрэхээр явах үед салхи гарахгүй байх тохиолдол бараг байдаг. Дандаа салхитай даа. Айгуу сонир шүү. Та нар анзаарч үзээрэй. Хин нэг нь би яг сайн мэдээ яриад за хамтдаа зайлтгий гэд хэлгээр ямар нэгэн хөдөлгөөнд ордог. Бүр үнэхээр тэгдэг шүү. Яг сайн мэдээ хуваалцаад за одоо би таны төлөө зайлтгий гэж утсан дуурд. Тэгээд нөгөө чинь тгий гэж гинт утсан дуураад харц хүүг араа нөрөлөө. Уцаа тэгээд сонир болоод тэгээд яриад нөгөө миний ярьсан юм мартаач. Тэгээд яриад тий үгүй штэ өгнө тэр өгнө. Гинт лизгээс уцсаж байгаа байхгүй. Сэтгэл санаа өнгөрөөл явж. Өгнө за одоо би гараад хүнээс дийлээ тэгээд за баяртай гэдэг яваад. Яг залбирыг гэдэг нь тэндээс хүүхд нөөлээд орноо. Яг саадвал. Гүн тийм тохиолддог биз? Гүн та нар анзаарч үзээрэй яг тэгдэг. Яг уулзаад нөгөө чухал мэдээгээ хуваалцаад яг эзний тухай ярьж итэл гинт тэр хүний анхаарлыг сарниулах ямар нэгэн салхи хөдөлгөөнд ороод гэлдэг. Тэгэхээр сайн мэдээг бусдад хуваалцсан хин нэгнийг Христ рүү авцарна гэдэг чинь өөрөө тулаан байхгүй юу? Энэ бол зүгээр л явж очиод яриад л болчдөг зүйл биш байна. Энэ үнэхээр тулаан. Яагаад гэвэл Иохан номын 10:10 дээр хэлсэнчлэн бидний амьдралд оролцож сүрүүлэхийг оролддог муу ёрын сүнс бодтойгоор оршдог юм аа. Харин Бурхан бидний амьдралд оролцох үед тэр биднийг амьтаа бэлгсэн амьтаа болгодог. Тэгэхээр энэ салхи хаанаас үүссэн салхи болон давлгаа байна. Бүгд Марк номын 4:39-ыг хамтдаа дахиад уншъя. Тэр тэдэнд та нар юунд ингэтлээ айн вэ? Та нарт яагаад итгэл байхгүй байдаг вэ гэхэд тэд маш их айж бие биендээ салхи бол нуур хүртэл түүнд захирагдаж байдаг. Тэр ер нь хий юм бэ гизгээд байлаа гэж. Нэг гайхалтай зүйл нь дагалдагч нарын завин дээр Есүс хамт байсанд л бүх одоо амар тайвнах нь утгач оршиж байсан гэсэн. Хэрвээ таны амьдралд ямар нэгэн салхи гарч хин нэгэнд очиж эзнийг дамжуулах үед ямар нэгэн саад гарвал нэг зүйлийг л та бодоод тэр нь яг байж байвал бүх зүйл окей гэсэн. Тэр юу гэхээр таны завин дээр Есүс байна. Тэр тантай хамт аялаж яваад бол бүх зүйл окей байна. Нэг хэсэг яг чуулган эхлэхээс өмнө эхнэр битээрс айгүй нөгөө сургалтын сууж хамтдаа залбирч ийм сайн мэдээний сонирхолтой үйлдэлүүдийг хийдэг байсан. Тэгээ нэг удаа бид хоёр хаана очиж сайн мэдээ тараах вэ гэдээ хамт залбирсан. Тэгээ яг залбираад дууссан чинь эзэн алтан хундаг гэдэг нэг ихч байдаг байгаа. Тэгээ алтан хундаг ихчэнд очиж сайн мэдээ тараа гэж сануулсан. Тэгээ бид хоёр алтан хундаг ихч рүү яваад очсон. Алтан хундаг ихчэнд очиод хаалганд очсон чинь алтан хундаг ихч биш тэдний хамаатны хоёр ихэр 20 хэдэн настай хоёр ихэр охин гэрт нь байжсэн байна. Тэгээ бид тэр явж орлоо алтан хундаг ихч байна бас байхгүй. Хайцыг бол мэдэхгүй. Та хоёр юм билээ. За бид одоо үеэлүүд нь байна. Тийм үү. Тэгээд надад яг бурхан юу сануулсан гэхгүй энэ хоёр хүүхдэд сайн мэдээ тараал болохаар дуудсан гэж. Тэгээ бид тэр хамтдаа суугаад та хоёртой төгөлд дээр уулзах гэж ирсэн юм байна. Бид хоёр нэг чухал зорилгоор ирсэн гэж сайн мэдээ ирсэн. Тэгээд нөгөө хоёр хүүхд маань хоёулаа эзнийг хүлээж авсан. Тэр гэрт нь тэдний гэрт бид нэр дөрүүлээ гаргаасаа бариад их эзнийг амьдралдаа мөрөн залбирсан байна. Тэгээд дараа бидний явдаг байсан аавын хайрч хуулгад тэр хоёр хэр маань явж гэлсэн.
Тэгэхээр заримдаа яг сайн мэдээ тараах үед яг эзний нэрийг дуудан залбирахад Бурхан яг ингэж удирддаг. Бас нэг итгэлийн найз маань Булган аймагт очиод тэгээ Булган аймгийн нөгөө ордог хаалганы тэнд очиод залбирч эзэмэн би ороод ямар айлд очих вэ гэсэн чинь нэг хүний нэрийг Бурхан сануулж л дээ. Тэгээд ерөөсө хамаатны хүн хайж очиж байгаа юм шиг Булган аймгийнхаа төврөө ороод хин үнтэйгээ уулзаад асуусан нөгөө тэдний хаан үлээ гэж. Би нөгөө хүнийх нэрийг санддаг. За баяраа гэж товчтой. Тэгээд очиод асуусан баяраа хаан үлээ. Тэгсэн чинь нөгөө шууд хэлсэн. Энэ арын гудамжтай баяраа. Оо за хэдэн номын хаалга үлээ тэгээд. Тэгээд шууд яваад очсон хаалганд өгшөө. Тэгсэн чинь арай баяраа гэстэй байр гинэ. Яваад орсон чинь баяраа би нүвдсэн байна. Тэгээд явж очиод баяраа Булган аймаг руу Бурхан чамтай уулзуулахаар биднийг явуулсан. Гэт баяраагийн төлөө залбирч. Тэгээд өнөө хүн итгэрсэн. Түгээр барахгүй сайн мэдээ хүлээж авсан. Энэ бол үнэхээр органик харагууц. Тэгэхээр яг эзэнтэй хамт алхаад яг л эзэн таны завин дээр таныг чиглүүлэх үед асуудлууд таны өмнө нурж унтгаа гэсэн. За тэгээд юу болсон бэ? Тэд сайн мэдээ тарахаар тэд эзэнтэй хамт эзний гайхалтай үйлсэд оролцохоор явсан. Гэхдээ давлгаанаас болоод тэд айлсан. Харин эзэн дараа тэднийг юу гэж зэмлсэн гэхээр итгэл бага байна. Та нарын итгэл яагаад юм бага байна гэсэн. Хамт байсаар байна. Би завин дотор ч байхад ямар юм хийж айж ордож гашгаараас үүд болоод байгаа юм гэж. Эзэн таны завинд байна уу? За завин хараад явж байгаа гэж байна. Есүс тантай хамт байна уу? Хэн нэгэн айл руу, хэн нэгэн хүн рүү эзний авралыг дамжуулахаар явхад Есүс за миний хүн сайн яваад ирээ би энд хүлээж байгаа гэж хэлэх юм болов. Эзэн тантай хамт алхна гэсэн үг. Амен. Харин эзэн яг энэ дагалдагч нарыг зэвлэсний энгийнээр яг ингэж зэмлсэн байгаа байхгүй. Би хамт байхад ямар юм хийж чарлаа сүүд болоод өглөө хадлаа гэдэг. Гэт байгаа нөхдүүдээ яасан итгэл багтай ямар сонин үлдээсэн итгэлтэй нөхдүүд вэ та гэсэн байна. Амар яг л ингэж хэлсэн байгаа өстэй тий. Тэрнээс зүгээр босч ирээд аягүй соёлтойгоо за одоо нуур намалгаа зогсдоо. Одоо чимээгүй бол аллилуйя. Аягүй өчтөе. Гэж хэлээгүй ш. Харин Есүс юу гэсэн бэ? Яасан итгэл багтай юм бэ? Та нар ёстой. Би хамт байштай. Яасан сони юм бэ? Хэрвээ Есүс тантай хамт байгаа бол салхи болон нуурт санаа зовж айж орлох хэрэггүй гэсэн. Амен. Бүгдээр үргэлжлүүлээд харъя. Харин нэг сонирхолтой зүйл нь Есүс эзэн салхи болон нуурт тушаасан энэ тушаал нь яг л муу ёрийн сүнсэнд тушааж хүний дотроос хүмүүсийн амьдралаас хөөн зайлуулж байсан үгтэй яг адилхан үгээр бичигдсэн. Марк номын 1-р бүлгийн 23-аас 27 дугаар ишлэгийг харвал Есүс эзэн синагогт орж ирээд номлож байгаа түүх гардаг. Тэр үед адгийн муу ёрийн сүнсэнд баригдсан нэг хүн бос зогсоод хэлсэн. Есүсээ та биднийг устгахаар ирвүү? Бид танд ямар хамаатай билээ? Харин Есүс хариуд нь юу гэж хэлсэн бэ? Есүс түүнийг буруу шааж дуугүй түүнээс гарч хэлсэн. Дуугүй гэж хэлсэн. Яг хэлэн дээрээ дуугүй гэж хэлсэн энэ тушаал нь салхи болон нуурт тушаасан тушаалтай нэг үгээр бичигдсэн байна. Адилхан үгээр. Салхи нуурын бас Есүс юу гэж хэлсэн бэлээ? Намд гэж хэлсэн. Дуугаан тат гэж хэлсэн. Муу ёрийн сүнсийг энэ хүний дотроос эзэн Есүс хөөхтөө муу сүнсэнд хандаж хэлсэн. Дуугаан тат гэж хэлсэн. Тэгвэл яг үнтэй адил салхи болон нуурын ч гэсэн дуугаан тат гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр энэ зүйлийн цаана юу байсан бэ гэхээр адгийн муу ёрийн сүнс тэр аяллыг зогсоох гэж оролдсон. За харин дараа нь үргэлжлэх зүйлээр та бид энийг харж байна. Чимээгүй намд гэж хэлсэн бөгөөд Марк 4:39 дээр. Харин үргэлжлэх ишлээс бид энэ зүйлийг харж байна. Салхи болон давлгаан муу сүнснээс ирсэн гэсэн. Таны амьдрч гисэн хин нэгний амьдрал нөлөөлж хин нэгнийг бурхан дээр авцрахын тулд урагшилж байх үед замд тань учирж байгаа салхи болон давлгаа, асуудал, бэрхшээл, саадууд нь муу ёрийн сүнснээс бас ирдгээ гэдгийг бодох хэрэгтэй гэсэн. Учир нь нэг хүнийг бурхан дээр авцарч, нэг хүний хувь тавилан, зан чанар, амьдралыг өөрчилнө гэдэг чинь өөрөө бодтой тулаан байгаа. Энэ бол зүгээр чуулганд гишүүн нэмэх асуудал биш. Энэ бол адгийн муу ёрийн сүнсний хаанчлалаас хэн нэгнийг суг татаад бурхны хаанчлал руу авцарж байгаа тулаан гэсэн. Энэ бол бодтой тулаан.
Бүгдээр үргэлжлүүлээд нэг сонирхолтой зүйлийг харъя. Эфес номын 6 дугаар бүлгийн 11-12-оос харах юм бол энэхүү тулаанд оролцож байгаа адгийн муурын сүнсний талаар ингэж хэлсэн байна. Та нар диаволын залбирхний эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурхны бүрэн хуйг дуулахыг хүс. Учир нь бидний тэмцэл бол. Учир нь таны тэмцэл бол. Хэн нэгнийг Бурхан дээр авчрахын төлөө тулалдаж байгаа таны тулаан бол бие ба цусны эсрэг биш. Харин захирагчд, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд бузар сүнсний тухай ярьж. Энэ бол үнэхээр бодтой. Хүмүүсийн амьдралыг сүрүүлж, амьдралаас нь баяр хөөр, айн, үнцэн, утга учир, эв нэгдлийг нь хулгайлдаг бодтой сүнслэг хүчний тухай ярьж. Тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг үлээ гэж. Бид зүгээр л бодлын мэтгэлцэн хийдгүй гэсэн. Зүгээр л үнэн худлын дэнсээр бие биентэйгээ маргалддаггүй гэсэн. Энэ нь яг л нэг хүний амьдралыг муу сүнсний савраас булааж аваад Бурхны оршихуйд авсарна гэсэн үг. Энэ бол бодтой тулаан. Эзэн Есүс дээр ирэхээс өмнө миний амьдралд ирсэн бузар сүнс үнэхээр бодтой оролцож байсан юм. Харин Бурхан дээр ирсний дараа тэр маш олон удаа яг над руу янз янзын байдлаар довтож байсан юм би бас ерөөсөө мартдаг. Энэ нь зүгээр л бодлын түвшинд байгаагүй. Би нэг биш удаа орой унтаж байхдаа янз янзын зүйл зөвлөж байсан. Энэ нь зүгээр зүйл байгаагүй. Маш бодтой заналхий л үүсэн. Бас нэлээд хэдэн хоногийн өмнө нэг эмэгтэй Бурхан дээр ирсэн. Тэгээ Бурхан дээр ирэхдээ тэр нэлээд олон асуудлуудыг ардаа олгоод ирсэн. Харин тэр асуудлуудыг дуусгахад нь манай гэр бүл хамт оролцсон. Үүний дараа би яг чуулганд үйлчлдэг хүмүүст хэлж байсан санаж байна. Би 3 шөнө унтаж чадсангүй сонин зүйл зөвлөлөө. Нэг шөнө яасан бэ гэхээр намайг заналхийлж хань зүйлсэн. Өмнөхөр нэг дуртай юм алдчихад тэгээд нөгөө авсан нөхөртөө заналхийлэл үлдэж байгаа юм шиг яг тийм дүр төрхөөр. Намайг одоо ална гэсэн тийм заналхийлэлд шөнө унтаж байхдаа аюуг сонссон. Тэгээд энэний дараа би нэг оройн зөвлөлтөд хүмүүс нийлж байгаа алга тасч байгаа. Тэгээ миний өмнө баярын ширээ засч байгаа маар цаазаа авчихсан. Санжаа. Би энийг яриад яагаад энийг ярьсан чинь манай хүмүүс яг танарт адилхан энийг хэлсэн таардаг шүү. Надад бол аяг хэцүү зүйл байсан. Чста баярлалаа. Тэгээд зарим нь бүр гаалгаар ярьцаа чста амжилт үсэ. Сайхан одоо цаасаа авахгүй л арай. Гэхдээ яг энэ зүйлийн цаана би нэг сүнслэг нөхөр адгийн муу сүнс хүмүүсийг Бурхан дээр авчирхад ямар дургүй байгааг анзаарсан. Тэгэхээр ах дүүс минь бидний амьдрал зүгээр л зуршлын нөлөө юм уу? Эсвэл зүгээр буруу шийдвэр сонголтуудын нөлөө бидний амьдралыг сүрүүлж доротуулдаг юм биш. Адгийн үеийн сүнсний хүч чадалт хүмүүс баригдсан байдаг гэсэн. Муу сүнсний нөлөөнд дор, муу сүнсний хоригдол болж, муу сүнсний эрх мэдэл дор, мэглэл дор хүлэгдсэн байдаг. Тэгэхээр муу ярийн сүнсний тэр мэглэлээс хүмүүсийг Бурхан руу авцарна гэдэг нь бодтой тулаан юм. Харин тэр дайснаа бид нар харвал хүч гэж хэлсэн. Эрх мэдэл гэж хэлсэн. Тэгээд тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг бид тулалдаж байна гэж хэлж. Тэгэхээр бид энийг бодох хэрэгтэй. За тэгин гутал та бодож болох яана. Амар амьтантай байж тулалдаад байгаа юм шүү дээ. Ер нь одоо нэг хэсэгтээ болдго юм уу? Ер нь гайгүй хүчтэй болж байгаа, бяртаа болж байгаа. Тулалдаа аль эсвэл надтай хамт зогсож тулалдах хүн байвал тулалдъя гэж. Харин би танд дуулах сайхан мэдээ. Есүс таны завин дээр байгаа байт. Есүс таны өмнөөс тулалдаж салхи болон давалгааг түүний цаана байгаа сүнслэг хүчийг Есүс эзэгүүлсэнтэй адил. Тэр таны хажууд тантай хамт зогсож ялалтуудыг араас нь дагуулна гэсэн. Амен. Есүс тантай хамт тулалдах нь Монголд байгаа одоо нэг 300 гаруй пастор байна. 300 гаруй пастор тантай хамт зогсохоос илүү чухал шүү. Амен. Есүс тантай хамт тулалдах нь энэ дэлхий дээр байгаа бүх хүчрхэг номлогч нар, бүх хүчрхэг залбирч нар бүгд нийлээд таныг тойрч бүрэлэхээс илүү үнцэнтэй хүчрхэг гэсэн. Бүгдээрээ цаашаа нэг зүйл харъя. Марк номын 5 дугаар бүлгийн 1-5. За энэ аялал тэгээд дууссан. Есүс эзэн салхи болон нуурыг зэмлсэн. Нуур бол нуурын давлгаа болон хүчтэй салхи зогссон. Ингээд тэд зорьсон газараа очижээ. Энэ зорьсон газараа очих, энэ зорьсон зүйлээ хийхэд л муу ярийн сүнс саадуулах гэж оролдож. Харин энд нь айх төр зүйл үлээж ирсэн. Тэд аяллаа дуусгаад нөгөө эрэгт хөрөх үед юу болсон гэж Марк 5:1-5-ыг харуул. Тэд нуурын нөгөө эрэг болох Герас
завнаас нутагт иржээ. За нөгөө нутагт хөл тавьсан богоц. За түүнийг завнаас буухад тэр даруй булар сүнстэй хүн булснаас гарч Есүстэй уулзлаа. Та нар Есүс киног үзчихсэн үү? Яг тэр өндөр энэ бүр хийвгүй гардаг те. Бүх биеэр өстэй. Нэг амар өстэй болсон байдаг кино. За тэгээд юу болсон бэлээ? Түүнийг завнаас буухад тэр даруй булар сүнстэй булснаас гарч Есүстэй уулзсан. Тэр хүний орон байрны булшнуудын дунд байлаа. Оршуулгын газар амьдарч байж. Хинч түүнийг хүлж чадсангүй. Бүр гинжээрч хүлж чадсангүй. Учир нь тэр олон удаа гавтай гинжтэй байсан ч гинжээнд тастаж гаваа хідэн хэсэг болгон эвдчихдэг байлаа. Хүчтэй байгааз. Өргөжлүүлээд харъя. Түүнийг номотхохонд хэний ч хүч хүрсэнгүй. Тэрээр булшнуудын дунд ууланд өдөр шөнөгүй орилдож чулуугаар өөрийгөө дэлсэн гинэ. Энэ бол ерөөсөө хүмүүсийн оншоор, эрүүл мэндийн одоо юу гэдэг вэ? Юуны оншоор, эмнэлгийн оншоор бол солиорсон юм байна шүү. Галзуурсан. Гэхдээ яг Библиэлд хэлэгдсэний дагуу тэр хүн бузар сүнсэн баригдсан юм байна. Хувцаан тайлаад хайчин, булшнуудын дунд амьдран, хинтээж учирсан хинч, хэдэн ч олон хүн байсан түүнийг дийлдэг байсан. Гэхдээ та нар боддоо Декаполис гэдэг дүүргийн Герас гэдэг тэр нутагт байгаа нэг л хүн ганцхан хүн ийм асуудалтай байсан болов уу? Үгүй ээ. Харин би энэ цааныг чухал зүйл хэлэх гээд. Зарим орон нутаг, зарим гэр орон, зарим хувь хүмүүсийг муу ярин сүнс яг ингэж эзэлж яг өөрийн гэр орноо болгосон байдаг. Муу сүнс өөрийн гэсэн гэр орон, өөрийн гэсэн амьдрах орчин тэр битгий өөрийн орох тэр савыг хүртэл муу сүнс одоо хайж зэгдэг гэсэн. Тэгээ муу сүнсээр хаана амьдардаг юм болов? Тэр орон нутаг болон за тэр орон нутагт байгаа хүмүүсийн дотор амьдардаг. За бүгдээ өргөжлүүлээд нэг сонин зүйл харъя. Өргөжлүүлээд Есүс холоос хараад тэр гүн гэж түүнд мөрөглөө. Есүсийг холоос хараад. Тэгээд өнөөх бузар сүнстэй хүн чанга дугаар ингэж хашгирч хэлсэн байна. Хамгийн дээд Бурхны хүү Есүс ээ. Танд би ямар хамаатай билээ? За нөгөө түрүүний бидний үзсэн Марк номын 1-р бүлэг дээр Есүсийг номлож явахд хэлсэн үгтэй яг адилхан байгаа. Тэгээд өргөжлүүлээ юу гэсэн бэ? Танд би ямар хамаатай билээ? Сайвдаа тарахаар явах үед хин нэгэн хүн дандаа ингэж ярьдаг швээс. Би тэгээд ямар хамаатай. Наад чинь дээр чамд л хэрэгтэй юм байна. Тэгдэг үү? Би тань ингээд Есүсийн тухай яриа. Надад бол хамаагүй. Би ямар хамаатай. Хэрвээ хин нэгэн ингэж хариулвал Есүс тань хамт байна гэсэн үг байна шүү дээ. Тэр гоо надад ямар хамаатай байлаа. Үргэлжлүүлээд харъя. Би Бурханаар танаас хуй, намайг бүү зовоогооч гэж өнөө хүн хэлсэн. За учир нь бузар сүнс чи энэ хүнээс гар гэж Есүс айлцсан байсан. 9-р эшлэлээс харъя. Есүс түүнээс чамайг хэн гэдэг вэ гэж асуусан гинэ. Яг ингэж асуухад нөгөө хүн хариулж байна. Бид олуулаа учир биднийг легион гэдгээ гэж. Легион. Энэ хүний дотор олон муу ярин сүнс шүглсэн байж. Хэн олон юм болоо? Легион гэдэг нь мэрэгчлийн шалгарсан, бэлтгэгдсэн 3000 орчим хүнтэй армиг хэлдэг. Та төсөөлөд үзтээ 3000 муу сүнс тэр хүний дотор шүглсэн. Амар гоц. Яг ингэж бодохоор надад бас эвгүй санагддаг шүү дээ. Хүмүүсийн дотор хэдэн муу сүнс шүглсэн байна. Зарим нэг нь өөрийн мэдлгүй завхаарч, порно үзэж, янз янзын завхаарлын сэтлэр оюун бодол нь эзэмдүүлэгддэг бол. Завхаарлын муу сүнс дотор ч юм байна гэсэн. Болигэд заримдаа болдог. Өөрийн мэдлгүй бодоо явчихдаг. Зарим нэг нь огж байгаа цуугаад байдаг. Өглөө нь усч ирээд үхлээ гэж ордол тэгээд уугаад өгөх гэдэг. Тэгвэл тэгвэл аригтлын муу сүнс дотор байна. Аригтлын муу сүнсийг дагаад их олон төрлийн муу ёрийн сүнс дотор байна. Ариг болсон учраас хүчирхийлэл үүлддэг, хулгай хийдэг, ёс бус авиралдаг, бодлогогүй аашилдаг, мунхаг зүйлүүд хийдэг. Ямар олон төрлийн муу сүнс дотор амьдарч байна. Харин энэ хүн юу гэж хэлсэн бэхээр бид олуулаа гэж хэлж байна. Бид олуулаа. Энэ хүний дотор бид олуулаа амьдарч байна гэж хэлсэн. Хэр олуулаа гэсэн гэж 3000 гаруй. Легион гэдэг бол шалгарсан 3000 орчим хүнтэй арай. 3000 муу сүнс Герас гэдэг тэр нутагт байгаа нэг л хүний дотор амьдарч байна. Тэгвэл өөр хүмүүс дотор хэдэн муу сүнс байгаа вэ?
Яг ингэж бодохоор манай Монгол оронд маань ч гэсэн сүрэл, завхаарл, гэр бүл салал, аригтал, хүчрхийлэл, бодлогогүй болчингүй балбад үйлдэлүүдийн цаана зүгээр л ёс суртахуунгүй хүний амьдрал харагдаад байгаа юм шиг. Сүрэл авсардаг, алж хулгайлж сүйдэгдэг, адгийн буярын сүнс энэ газар нутаг дээр ажиллаж байна гэдгийг бид бодох ёстой. Тэгэхээр бидний тулаан бол хүний эсрэг биш. Бидний тулаан зүгээр л нэг хүмүүжлийн докторцоо бий болох гэдэг зүйл биш ээ. Урд хожид хизээж байгаагүйгээр хүний хөгжил яригддаг ийм цаг үед бид нар байна. Тэгээд хүний хөгжил яригдаад, гэр бүлийн боловсрол яригдаад, гэр бүлийн сэтгэл зүйчдийг бэлтгэдэг сургуулиуд бий болоод байхад яагаад гэр бүл салбартанд жилэрх тусам ихсээд байгаа юм? Яриад яагаад шийдэж чадахгүй? Архины янз янзын бодлого яригдаад байгаа ч гэсэн арх улам залуучч. Тийм биз? Эртэд гэр бүлийн сургалтын дээр бас би нэг мэдээг үзүүлж байсан санаж байна. 1994 онд 10 гэр бүл дутмыг 3 салж байсан бол 2014 оны судалгаагаар 10 гэр бүл дутмыг 10 гэр дутмын нэг нь 94 онд салж байсан бол 2014 оны судалгаагаар 10 гэр бүл дутмыг бараг 5 салж. Бараг 3000 орчим гэр бүл салж. 2400 орчим гэр бүл гэрэлтэй бодлоосон. Тэгэхээр энэ зүгээр л нэг ёс суртахууны төвшин бид нар юмыг өөрчилж болдог зүйл биш ээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүний цаана муу ёрийн сүнс ажиллаж байдаг байна. За энэ хүний дотор хэдэн мянган байсан гэсэн байна? 300000. Амжигтай тий. За энэ 3000 орчим муу сүнс дараа нь юу болсон гэж бүгд хамтдаа харъя. Марк номын 5 дугаар бүлгийн 10-13. Тэгээд тэр түүнээс өөрсдийг энэ нутгаас битгий зайлуулаач гэж хүсэмжлэн гуйлаа гинэ. Өнөөдөр муу ёрийн сүнс дотроос нь гүйж ирсэн. Энэ нутгаас битгий явуулаач. Энэ нутагт та амьдрмаар байна. Бид зөвхөн Монголдоо гэж дуудуулдаг шүү дээ. Муу ёрийн сүнс бас зөвхөн Монголдоо гэж дуулж явуулаа. Эдгээр чиг амархан ингэж жоохон хөдөлгөн гудал айгуу дуулах юм шүү дээ. Угаалын дээр зовлтой гэж байна. Жоохон сэжүүрөхөөр салаа. Энэ үгийг бол мэрэгчлэр хэлдэг болсон шүү дээ. Энэ нутагт та байна. Зөвхөн Монголдоо гэж муу сүнс дуулж явуулаа. Муу сүнс амьдрах орон цай, орон нутаг, хувь хүмүүсийг чиглэн тэдний дор өөрийнхөө орон байрыг байгуулдаг. Энийг бид бодох хэрэгтэй. За үргэлжлүүлээд харъя. Тэд ууланд гахаан нэгсрүү бэлчиж байна. Тэгээ чөтгөрөө түүнээс гуйж бидний гахаа руу явуулаач. Бид тэдний дотор орё гэж гуйж байна гинэ. Тэгээд Есүс тэдэнд зөвшөөрлөө бузар сүнснүүд хүнийг орхиод гахаануудад шүглэв. Хэдэн мянган гахаа гэсэн бэ? 2000 орчим гахаан сүрэг. Зарим гахаанд нь 2, заримд нь ганц сүнс ороод тэгэл яасан. Тэгээ гахаа яасан гэж их зэрэгээс нуур дуухс гэж нуурд живцгэлээ. Иохан номын 10:10-ыг санаарай. Алж устгаж сүрүүлэхийн тулд ирдгээ гэж байна. Муу ёрийн сүнсийг. Хулгайжуулах муу ёрийн сүнс алж устгаж сүрүүлэхээр ирдэг. Тэгвэл энэ хүний дотор байсан 3000 орчим тэр муу сүнс 2000 орчим гахаан сүрэг шүглэх үед өнөөх гахаан сүрэг нуурын нэг зэрэгээс нуурд живж яасан гэсэн бэ? Тэд сэлцгээсэн гэж байна 2000. Үхсэн гэж байна шүү дээ. Алж устгах санаагаа гахаан дээр чамаагүй хэрэгжүүлээд дуусчихсан. Тэгэхээр ах дүүс минь бидний амьдралд орж ирж оролцдог адгийн муу ёрийн сүнс алж устгах сүрүүлэхээр ирдэг бол харин бидний хийсэн биднийг амтай, бэлгсэн амтай байлгахаар ирдэг байна. Хэрвээ эзэн дотор алхаж, эзэнтэй учирч, эзнээр өрөөгдөж, эзний нэгүслээр бид чөлөөлөгдөг байсан бол яг л энэ хүнтэй адил бид нэр гахаанд шүглэж 2000 гаруй гахаан амийг тасалсан бузар сүнстэй бид нар хутгалдаж амьдрна гэсэн үг байна. Тэгвэл эргэн тойронд байгаа ах дүүсийнхаа чөлөөлтийн талаар тэднийг бурхан руу авцрах энэ үйл явц процессын талаар бодохдоо бид маш бодтой гарах хэрэгтэй гэсэн. За бүгдээр үргэлжлүүлээд Марк 5:14-өөс 20-ыг харъя. Гахаачид зүхтаж үүнийг хот тосгодод мэдгэдэв. Тэгээд хүмүүс юу болсныг үзгээр иржээ. Тэд Есүс рүү ирээд чөтгөрт буюу легионд эзэмдүүлж байсан яг тэр хүн хувцалсан эрүүл сар ус сууж байгааг хараад ихэд гайхлаа. Ихэд айваа. Үдсэн хүмүүс тэр хүнд юу тохиолдсныг болон гахаануудын тухай тэдэнд ярьж өгчээ. Тэд Есүсийг нутгаасаа явахыг гуйж эхлэв. Есүсийг завинд суух үед чөтгөрт хизлэгдсэн байсан өнөө хүн өөртөө хамт бай гэж гуйсан гэнэ. За одоо бүгд эндээс нэг зүйл харъя. Тэд айгаад тэгээд дараа нь нөгөө зүйлийг бас хэлж байгаа биз. Бид танд ямар хамаатай юм бэ? Бидний нутгаас яваач.
Тэд нутгийн хүмүүс ирээд Есүсийг нутгаасаа яваач гэж гуйсан. Марк номын 1-р бүлэг дээр Есүсээ танд бид нар ямар хамаатай вэ? Биднийг тайван орхиоч, биднээс холдооч гэж хэлж. Та нар төсөөлдөө дахиад ирсэн нутгийн хүмүүсийн дотор хэн байсан байх вэ? Мосес байж. Яг л адилхан нэг үг хэлж. Биднээс холдооч. Манай нутгаас яваач. Үргэлжлүүлээд бүгдээр харъя. Тэд Есүсийг нутгаас явахыг гуйлаа. Есүсийг заримд суугч чөтгөл эслэгдсэн өнөө хүн өөртөө хамт бай гэж гуйсан гэнэ. Өөртөө хамт бай гэж гуйсан. Үнэн хэрэгтээ энэ хүн бол тэр газар ганцаард нь л та. Есүсийг яваач гэж байгаа юм чи яах вэ? Хүмүүс чинь. Есүсийн дагалдагч тэнд үлдвэл дургүй байна л гэсэн. Гэхдээ нэг сонирхолтой зүйл нь Есүс зөвшөөрөөгүй харин түүнд нэг чухал зүйлийг хэлсэн. Гэртээ өөрийнх нь дээр очиж эзэн чамд ямар агуу зүйл хийж, чамд хэрхэн өршөөлөө үзүүлснийг тэдэнд мэдэгдэв. Тэр явж Есүс өөрийнх нь төлөө ямар агуу зүйл хийж өгснийг Декаполис хэмээх газарт зарлаж эхэлвэ. Хүн бүр гайхацгааж байлаа гэсэн. Өнөөх Мосесэнд эзэмдүүлсэн байсан хүн эдгэрсэн, чөлөөлөгдсөн, нүцгэн гүйчтэй булшнуудад амьдарч өөрийгөө зовдож нүдэж хүмүүсийг айлгаж хүн болгоны анхаарал төрсөн байсан 3,000 муус хүн шүглсэн байсан тэр хүн чөлөөлөгдөө дараа нь Декаполис гэдэг дүүргийг бурхан руу авчрах бурханы ажилчин болжээ гэсэн. Тэгээ энэ зүйлийг уншиж байхдаа нэг зүйл бодсон. Энэ хүн очоод юу ч хийхгүй байсан ч тэр газар гайхамшиг бол. Яагаад гэж? Тэр хүн зүгээр хувцас өмсөөл хүмүүсийн дунд алхах хүмүүс алхмаарна гэсэн. Ойлгож байна уу те? Энэ хүн зүгээр л алхаж байхад хүмүүс хараад гайхаж биширч бурхныг алдаршуулж байна. Хэрвээ хэн нэгэн хүн бурхантай уулзаад ямар нэгэн гайхамшиг хийж, эсвэл ямар нэгэн үйлчлэл хийж, эсвэл хэн нэгнийг идгээж, юр бусын зүйл үйлдэхгүй байсан ч тэр хүн зүгээр л бурхантай уулзсан нь өөрөө гайхамшиг байдаг гэсэн. Арх уудаг байсан бол арх уугаад олон хүнийг айлгаж, түвээж, зовоодог байсан бол бурхантай уулзаад зүгээр л арх уухаан болоо зүгээр нэг уух юм болоод зүгээр л алхаж байхад л энэ гайхамшиг. Тэгдэггүй. Нэг хэд хоногийн өмнө би машин явдггүй яг 4 дахь өдөр. Ажлаасаа Евро багшийн дэдийн тэнд нэг хүнтэй уулзах гэж явж ирсэн. Тэгээд 11-р хорооллоор дайраад алхсан. За манай ажил болохоор Сансрын бензин колонкийн тэнд бензин колонкоос уруудаад тэгээд 11-ийн голоор дайраад явсан. Тэгээд заримдаа би тэр газараа явахаар айгүй дуртай байд. Яагаад гэвэл тэнд би 15 жил амьдарсан. 11-р хороол 1989 онд байгуулагдаад хоршоолагчдын байр гэдэг нэртэйгээр ашиглалтанд орох үед манайх тэнд бараг анхны айлуудын нэг болж очиж ирсэн. Ингээд би их нэртэйгээ гэрэлтлээ 2004 он хүртэл 89 оноос 15 жил амьдарсан учраас миний хүүхэд нас, өсвөр нас, их нэртэйгээ гэрлэг хүртэл нөгөө сингл нас маа тэнд өнгөрсөн гэсэн. За тэгээд яг хөөөр тэр газараа би алхаж явлаа. Тэгээд яг л тэр газараа алхахаар ингээд хуучны тэр нэг үйл явдлууд, тэр багын нэг гоё цагууд ингээд санаанд орсон. Яг тиймэрхүү юм тохиолддоггүй. Багтаа тоглож байсан 10 жилийн сургуулийн хажуугаар явахаар нэг тийм сонир санагддаггүй. 10 жилийн сургуулийн хажуугаар нэг санаа гутмутлаа гэж хэрч явмаар санагдав. Багын юм санаанд ороо. Турникэн дээр очиж зүгт мэрч юм шиг болоо. Октод нь болохоор ямар нэг юм шидчихээд ингэмээр санагдаад байлгүй. Тэгээд яг тэр бүр ингээд алхаж явлаа. Карманда гараа ягээл. Тэгээд алхаж байгаад 15 жил амьдэрсэн яг гэрийнхэн балкон руу гарлаа. Тэгээд би балконыхоо зургийг авлаа татчихад. Айгуу дотно байхгүй 15 жил амьдэрсэн шүү дээ. Тэгээд зургийг аваад тэр аваар алхаад яг 11-ийнхаа яг тэр автобусны лаажгаар өнгөрж явсан чинь 10 хэдэн жилийн гэртээ нийлж байсан тэнд үлдсэн ёстой нөгөө нутгийн индиан гэж хэлэгдэх нөгөө хуучны нэг хэдэн найзууд маань өрвөгөө явж байна. Хүн сүрэг шиг юм явж байгаа. Тэнд бүр нөгөө цагаа бүртгүүлдэг нэг тийм улсууд байдаг шүү дээ. Яг нөгөө сайн дурын одоо орон нутгийн индианууд юм уу, партизанууд юм уу эсвэл орон нутгаа хамгаалж үлдсэн нэг хэдэн дайчаад. Гэхдээ бүр уудаг болчих жоох юм. Тэгээ нөгөө хэд маань яг явж шүү. Яг миний үүдээс ирж яв. Тэгээ нэлээд гөгшөрч. Зарим нь ууж байгаа шүдтэйгээ ууцсан юм яасан чи. Тэгээ нэлээд жоохон донгооцсон ингээд инээд талтцаа гэдэг 4-5 ирж байгаа. Би ингээд алхаа явж байгаа. Яг үн шүү. Ингээд яасан чи намайг хуржээд хүү яагийн юу гэдэг лээ. Оо тийм бай. За сайн уу гэж гараа ирлээ.
Тэгээд гар барайл юм ярьсан. Тэгсэн чинь нөгөө чи яа уугийн маань шүү дээ. Яа чамаг ингээд нөгөө телевизээр ингээд гараад сургаал мургаал ингээд зааж байгаа чинь үзээд найз нь бас бодож байлаа энэ тэрэ нэрээ гэж баахан ярьлаа. Тэгжээснээр нэг нь бас жоохон хаалцсан. Баахан ярьжсэнээр чи тэр одоо ерөөс огт уухгүй байгаа юм гээл. Мэдхгүй л бол та яа уугаад байгаа гэж боддог. Уухгүй байгаа гэж тэгсэн чинь. Тийм үү. Гоё шүү гоё. Тэгээ нэг ч гэсэн ингээд сайхан явж байгаа гоё. Бид нар бас яг уу ер нь бол нэг уухгүй байгаа л гэж. Тэгсэн араас нэг сонин тайлбар өгч яг олдуулгаад олдохгүй байгаа. Олдохгүй чи яаж уух юм бэ чи? Олдуулт яг уу сууч нь олдохгүй тэр нь уухгүй байгаа л гэж. Ойлгомжтой хэлсэн. Олдохгүй угаас уухгүй шүү дээ. Тэгээд баахан юм ярьлаа нэ тэрээгээд. Тэгээд юм яриад өнгөрөхдөө яг уу намайг цуглаанд явдгийг мэднэ. Эзэнд итгэснийг мэднэ. Тэгээ ер нь намайг манай найз нар бас яг энэ худлаа яриад байгаа гэж бодоод байгаа юм шиг. Тэр нэг найз бас халамцуу над руу яриад чи худлаа штэ чи. Тэгээ би яас юу худлаа юм бэ гэсэн чи худлаа штэ тэгж байгаа чи юм уу гэдэг ингээд байх. Гэс нэг өдөр унаач хэлгээд байгаа. Энэ хэцүү би ч шинэ хүн болчиход байгаа шүү дээ. Сайжруулсан бүтээгдэхүүн биш байхгүй юу? Цоо шинэ болчихсон. Амен. Тэгээ би яагаад энэ зүйлийг ярьж байгаа нөхөр зүгээр л тэр гудмаараа би алхаж явхад зүгээр л тэрэндээ уулзахгүй яг итгэгч болсон гэдээ амьдарч байгаа л гэрчлэл баг. Тийм биз? Тэгвэл энэ Декаполис дүүрэгт өнөөх чөтгөрт эзэмдүүлээд хүмүүсийн айц хүйцүүлж байсан хүн эдгрээд хувцамсаад үсээ гой санамжчихсан биенээс нь янз янзын хэр буртаг үнэртэхгүй хувцаа гой өмсчихсэн хүмүүсийн нүүр дүрэн инээмсэглээд алхаж явал хүн дүрстэй болсон байгаа нь гэрчлэл биш. Тийм биз? Энэ ч нөр гайхамшигтай гайхамшиг байна. Харин нэг гайхалтай зүйл нь энэ түүх яаж дуусч байна? Декаполис хэмээх газарт өнөөх хүн агуу зүйлсийг эзэн өөрт нь хийснийг зарлаж гэлсэн. Зарлан тунгалсан. Ингээд хүн бүр гайхаж байлаа гэнэ. Ярьсан үгнээс нь болоод гайхсан. Яг өөрийнх нь бодит амьдрал дүр төрхийг хараад гайхсан. Амен. Таныг бурханд итгээд, таныг бурханд итгэсэн гэдгийг хүмүүс хараад зарим юм хэрэглэхээ болчихсон, зарим үгэн хэрэглэхээ болчихсон, зарим аашаан хэрэглэхээ болчихсон байгааг хараад бас гайхдаг үстэй. Гайхна. Яг ингэж гайхуулж байгаа гэрчлэл байна. Амен. Ер нь бол яг эзэнд итгээд зарим зүйлийг хэрэглэхээ болчихоор хүмүүс их гайхдаг шүү дээ, тийм? Эсвэл зарим үгээ хэрэглэхээ болчихоор их гайхдаг. Эсвэл зарим аашаа хэрэглэхээ болчихоор гайхдаг. Тэгэхээр би зүгээр л эзэнтэй уулзах үед л энэ нөрөө гайхамшиг авсан. За харин энэ гайхамшиг таны нөгөө эргэн тойронд байгаа асуулт болоод байгаа. Яах вэ гэж заримдаа бүр толгоо өвдөхөд хүргэдэг тийм бодолтой болчиход байгаа. Тэр хүмүүсийн амьдрал тохиолдосоо. Амен. За та бодоод үзтээ таны эргэн тойронд байгаа нөгөө хүний дотор хэдэн муу сүнс байгаа вэ? Зарим нь шууд яаж ёо амар юм байгаа зөндөө юм байгаа. За зүгээр бодоод үзээрэй та. Төр муур цаа бодлого үг яриа завхаараа харигтэл хараал тэ үзэн ядвал гомлол залхуу та бодоод үзээрэй. Тэгвэл яах ёстой вэ? Тэр хүний дотор байгаа тэр муу сүнснээс Бурхны оршихууруу тэр хүнийг авсан гэдэг нь бодтой тулаан гэдгийг та бодох хэрэгтэй. Тэгэхээр бид хамтдаа энэ сургаалыг дүгнээд дуусгая. За урд нь бол тэр хүний дотор бэлгсэн үхэл байсан. Харин эзэнтэй уулзсны дараа бэлгсэн амьтай болсон. Амен. 3030 муу сүнс дотор нь байсан. 2000 гаруй гахаан сүрэг нуурын их зэргээс нуурлуу живж үхсэн. Бэлгсэн үхэл бэлгсэн асуудал байсан. Харин дараа нь бэлгсэн ам болсон. Нэг хүнийг аврал руу авчих нь том тулаан. Гэвч та шантарч болохгүй. Яагаад вэ гэвэл таны зарим дотор Есүс хамт явж байгаа бол нуур болон давалгаа асуудал нөгөө хүний дотор байгаа чөтгөрийн тэр бүхий л хүчийг эзэн Есүсийн хүчээр та ялан дэлж чадна гэсэн. Түрүү ярьсан түүхийг би ухраагаад газ дүгнээ дуусгах. Ээжигээ би эзэн рүү авчрах гэж хүдсэн гэхдээ ээж маань эзэн дээр ирсэн. Харин аавгаа эзэн рүү ирэхгүй байхаа гэж би бодож байлаа энэ хүн сүүл мушгана гэж бодож байсан. Аав маань харин сүүл мушгаагүй. Тэр толгоо мушгсан гэх бодоо юу гэх вэ?
Тэр нэлээд дээгүүр эзэн рүү ирсэн. Амен. Тэгэхээр хамгийн боломжгүй гэж бодож байсан тэр хүмүүс хамгийн түрүүнд эзэн дээр ирсэн. Нэгдүгээр хатуу хүн эзэн дээр ирсэн, хоёрдугаар хатуу хүн эзний өмнө зөөлрсөн. За арийнх нь бол яах вэ? Ер нь бас. Амен. Йохан 10:10-ыг бүгдээр хамтдаа уншийе. Амьтаа, бэлгсэн амьтаа болохын тулд гэж байна. Өнөө хүн бэлгсэн үхэд дотор байсан бол бэлгсэн амьтаа хүн болжээ. Эзэн авардаг, эзэн чөлөөлдөг, эзэн илгээдэг, эзэн идгээдэг гэдгийг бодох хэрэгтэй. Эзэн өнөө хүнийг аварсан, эзэн өнөө хүнийг чөлөөлсөн, эзэн өнөө хүнийг идгээсэн, тэгээд эзэн өнөө хүнийг илгээсэн. Таны асуулт болоод байгаа тэр хүн дараа нь авралын ажилчин болно гэж та төсөөлөд үзтээ. Амен. Аав маань одоо нас өндөр болсон гэхдээ сайн мэдээ хүмүүс ярьж байгаа үгийг сайн мэдэхгүй л дээ. Харин эзэн дээр ирсний дараа их хөөрхөн үйлдэл гарч ирсэн. Эхнийх нь юу байсан гэхээр аав маань усны тэрэг түрээд гудамжаараа явдаг байсан. Тэгээд яах гэж явдаг байсан бэ гэхээр усны тэрэгэн дээр тасраад унтсан хүмүүсийг тавиад гудамд нь тасраад унтсан нэг тавиад тэгээд нөгөө тэрэгтэй түрээд гэрт нь өргөж өгч. Тэгээд нэлээд дахин цуглаан дээр ирээд бас гэрчилж байсан. Энэ гэрчлэлийг сонсч байсан уу? Усны тэрэгэн дээр түрээд ингээд ирж байсан тухай. Тэгээд аав маань юу гэж хэлсэн гэхээр шалтгаан айгүй ингийн. Одоо нас өндөр болохоор өргөө дийлэхгүй маа гэдэг шалтгаан. Тэгээд болоо. Өргөө дийлэхгүй болохоор усны тэрэгэн дээр түрээ явчихж байгаа маа гэж. Тэгэхээр энэ бол эзэнтэй уулзсан учраас өөрөө энтэн тасраад ундаг хүн байсан бол өөр бусдыг гэрлэн хөргөж өгдөг хүн болж. Харин өнөөх муу сүнсэнд эзэмдүүлсэн байсан хүн Декаполис дүүрэгт эзнийг алдаршуулан үйлчилж гэлсэн байна. Амен. Тэгэхээр өнөөх хүн чөлөөлөгдсөн, илгээгдсэн, гэрчилсэн. Энэ бол өөрчлөгдсөн залуугийн хувь тавилангийн тухай. Харин тэр залууг Есүстэй уулзуулахын тулд дунд нь салхи, давлгаа, олон янз болжээ. Таныг хэн нэгэнтэй уулзуулахгүй тулд дараа нь өөрчлөгдөд өнөөх амьдарч байгаа орон нутгаа, хотоо бурхан руу авсрах тэр хүчрхэг хүнийг гаргаж ирэхгүй тулд салхи, давлгаа, асуудлууд бас бий болдог. Тэр мэдгээр таныг бас бурхантай уулзуулахгүй тулд салхи, давлгаа, дуудлагууд, хормын эсвэл ямар нэг юмны урилгууд ирдэг араас. Хагасны орой их гайхамшигтай шүү дээ. За тэгэхээр ах дүүс минь хин нэгнийг бурхан дээр авцарна гэдэг нь үнэхээр тулаан байх нэ. 2 дугаар Коринт 5:17 харин бүгдээр хамтдаа уншаа сургаалын цагийг өндөрлөе. Хамтдаа уншия. 3 Иймээс энэ үеийн Христ татвараа бүгдээр хамтдаа суулгасаа босъё. За тэгээд хамтдаа суулгасаа босоод нэг чухал үйлдэл бүгдээр хийнэ. Тэгээд танаас дахиад нэг асуу. Бурхны аврал руу ирээсэй. Бурхантай уулзаасаа. Дотор нь байгаа тэр муу сүнсний хүлээснүүдээс чөлөөлөгдөөсэй гэж таны бодол дотор яваа. Тэр хэн нэг бодол дотор тань хэн нэгэн байгаа. Тэр хүн энд байна. Миний эргэн тойронд бурхантай уулзахгүй бол энэ хүн яандаа гэж бодож байгаа хүн байгаа гэж байгаа юм байна. За тэгвэл яг одоо бүгдээ энэ газар хамтдаа тэр хүний төлөө залбирна. Хэн нэгэн хүн бурхантай уулзаж бурханы өмнө ирнэ гэдэг. Зүгээр л хэн нэгнийг цуглаанд өрөх үйл явдал биш. Энэ бол тэдний амьдралыг алж устгаж сүрүүлэхээр амьдралд нь оролцож байгаа муу сүнсний эсрэг хийж байгаа тулаан. Муу сүнс бидний амьдралд оролцож байгаагийн тэмдэг нь асуудал, сүрэл, хоосорлууд байдаг. Харин бид өөрсдөө амьдралыг гэгээлэг өөдрөгөөр харах гэж оролдож байгаа ч үнэн хэрэгтэй асуудлууд амьдралд их байна. Хот маань зарим талаасаа сэмэрч хүмүүсийн амьдрал эмтэрч амлсан амлалтуудаасаа ирчүүд болон эмгтээчүүд ухарч энэ хотод аригтарч авахаар асуудлууд нүүрлж байгаа. Энийг бид нар зүгээр л нийгмийн ямар нэгэн сөрөг үр дүн гэж харж байгаа үгүй ээ. Харин бурхан өнөөдөр бидэнд илчилж байна. Энэ бол бидний амьдралд оролцсон алж устгаж сүрүүлэхээр ирсэн адгийн буюу ерөн сүнсний хүч маань үлээ. Харин үүний эсрэг бид яаж тулалдах вэ? Бид Есүстэй хамт зогсох хэрэгтэй.
хэн нэгэнд сайн мэдээ хүргэх хэрэгтэй. Та эзэнтэй хамт эзний өгөх ёроол тосолгоо залбирал дотор та хэн нэгний амьдралыг Бурхан руу авцархай урагшлах хэрэгтэй гэсэн. Харин нэг чухал мэдээ өнөөдрийн сургаалтай яг адилхан зүйл тэр хүний амьдралд тохиолдох. Орон нутагтаа гэр бүлдээ найз нөхдүүдийн дунд гэр орондоо асуудал нь болж ирсэн тэр хүн муу сүнснээс чөлөөлөгдөн Иохан номын 10:10 дээр хэлэгдсэнчлэн эзний амиар дүүрэх үед бас 2 дугаар Коринт 5:17 дээр хэлэгдсэнчлэн эзэнтэй учирч шинэ хүн болох үед түмэн янзын муу сүнснээс чөлөөлөгдөд Декаполис гэмээр тэр дүүрэгтэй аврал найдвар гэрчлэн болсон тэр хүн шиг эзэн тэр хүнийг ёроолийн суу болгох болно. Баяр хөөрийн тэмдэг болгоно. Өөрчлөгдсөн жинхэнэ өөрчлөгдсөн амьдралын үлгэр дуурайл болгох болно. Тэгэхээр эзэн танаар дамжуулан нэг арлаас нөгөө арал руу Есүсийг аялал хийсэн шиг таныг өөрийнхөө амьдралаас өөр нэгэн арал руу, өөр нэгэн хүн рүү, өөр нэгэн амьдрал руу эзэнтэй хамт аялаач гэж эзэн уриалж байна. Магадгүй эх 7 хоног энэ өдөр байх болно. Та дотроо бодоо. Эх 7 хоногт явж очоод эзний нэрээр өрөөж зүгээр л хайр дотор үйлчилж тэр хүнийг эзний нэрээр дотор нь байгаа булар сүнснээс чөлөөлөх тэр аялалд та гараач. Ямар гайхалтай зүйлүүд болох вэ? Энэ чуулган гэрчлэлүүдээр дүүрэх болно. Өөрчлөгдсөн хүмүүсээр энэ хоорсон саналууд дүүрэх болно. Хувь тавилт нь өрөөгдсөн булар сүнсний арга зай хүлээснээс чөлөөлөгдөөд Бурханаар өрөөгдсөн хувь тавилтан дотор амьдарч байгаа хүмүүсээр энэ саналууд дүүрэх болно гэсэн. Үүний цаана мянган хүмүүс гэрчлэлийг харж гэр бүлүүдэд амар тайван ирж өнөө хүнээс болоод сүйдэлсэн байсан. Өнөө хүнээс болоод хүмүүсийн амьдралд хар бараан түүхүүд үлдэж байсан. Харин гэрэл гэгээтэй гэрчлэлүүд бий болно гэсэн. Бурхан танаар дамжуулан энэ аялалд таныг уриалж эзэн Есүс Герас нутаг руу явъя гэж хэлээд дагалдагч нарыгаа дагуулan завинд суусан. Харин өнөөдөр би таныг уриалж та Есүстэй хамт энэ Герас нутгад руу очиж эзэн өнөөдөр таныг уриалж дагалдагч нарыгаа эзэн надтай хамт яваач гэж Герас нутг руу авч ирсэн шиг эзэн бас таныг дуудаж надтай хамт тэр айл руу очиж надтай хамт хүүгиндээ очиж надтай хамт найз руугаа очиж надтай хамт ах руугаа эгч рүүгээ надтай хамт амьдрал нь сүрж байгаа тэр хүн рүү очооч гэж эзэн уриалж. Харин та бидний хитэн эзэн би очно гэж хэлэх байна. Би тантай хамт очих болно гэж хэлэх байна. Яг энэ шийдвэр гаргаж байгаа хүмүүс эзэн хараасан ба. Би таныг заавал ийм шийдвэр гаргах гэж хэлэхгүй. Энэ бол таны зүрх сэтгэлийн шийдвэр байсан. Эзэн би тантай хамт би тэр газар руу очих болно. Тэр амьдрал руу би очих болно. Надад хүчийг өгдөг танаар би түүнийг чөлөөлнө. Миний амьдралыг өөрчилсөн тэр өөрчлөлтийг би тэр хүний амьдралаас харах болно гэж эзний өмнө гараасан байна. Хамтдаа эзний өмнө тэр хүнийхээ нэрийг та дуудан залбираарай. Та яг хэний төлөө өнөөдөр залбирч, хэний төлөө эзний өмнө зогсож байна вэ? Яг одоо эзний нэрийг дуудан залбираарай. Бүгдээ хамтдаа залбирцгаая. Халелуя Иесус. Оо эзэн эзэн нэрийг тооцоо. Эзэн нэрийг тооцоо. Тэдний нэрийг Садик шоумоте, эзэн Есүсийн нэрээр би дуугаар намхад шаач. Ой, сунарас жойн хукайдмо, сайдмо тоош, аврон гэсэн амигаар захида иймээ. Саад Есүсийн нэрээр амар таг шаач. Эзэн Есүсийн нэрээр тушааж байна.
Эзэнтэй хамт бусдын амьдрал руу хөл тавьж тэдэнд аврал, айн, ёроол, эдгэр, эрх чөлөө болон эзний бэлгсэн амийг дамжуулахаар тэдний амьдрал руу аялал хийх гэж байна. Бурхны огт хөвгүүдийг би яг одоо ёроож байна. Тэдний амьдралд саад болохыг оролдох салхи шуурга давалгаа эзэн Есүсийн эрх мэдэлтэй нэрээр аваан татгад шааж байна. Есүсийн нэрээр намд гэж шааж байна. Халелуя. Ой эзэн тэд өөрсдийн ах トゥ төрөсөд найс нөхд рүү очиж эзэн тэдний амьдралд байгаа мудар сүнсийг хөөн зайлуулж тэднийг тэр газрынхаа ёроогийн сувг болгон хувьсхан өөрчлөх болтугай. Халелуя. Тэдний таны өмнө гараа сунгаж байгаа шийдвэрээр дамжуулан ирж байгаа долооногт хэн нэгэн хүн тантай учрах болтугай. Таны авралыг авах болтугай. Таны эдгэрнийг амсах болтугай. Таны эрх чөлөө ирэх болтугай. Тэдний амьдралаа хүлээснүүд тасар болох болтугай. Эзэн Есүс таалдаш та нагтагдаж та гэрчлэгдэн та хүндлэгдэх болтугай. Бүгдээ хамтдаа тунхаглан залбирая. Их эзэн минь ээ. Би таны өмнө өөрийн шийдвэрийг өргөж байна. Та надаар дамжуулан авралыг, эдгэрлийг, эрх чөлөөг, бэлгсэн амийг урсгаж өгөөч. Ирж байгаа өдрүүдэд миний явж очих тэр газар, миний явж очих тэр гэрээс нутагт их эзэн та өөрийгөө алдаршуулаач. Бузар сүнсэнд эзэмдүүлэгдсэн амьдрал нь сүр дотор байгаа миний дотны хүнийг минь их эзэн та чөлөөлөөч, итгээгээч, авраач, тэднийг өөрийн алдрын төлөө 2-р Коринт 5:17 дээр хэлсэнчлэн шин бүтээл болгож өгөөч, шин хүн болгож өгөөч, бэлгсэн амьтаа болгож өгөөч. Их эзэн Есүс таны хүч чадалтай нэрээр